2025 оны хамгийн чухал 10 нээлттэй танилццгаая. За манайхаа сабаа дараад үзээрэй. Ердөө 12% дарсан байлээ шүү. Бүхэл бүтэн 88% дараагүй үзсэн юм байлээ. Ганцхан товч дартчихад яах вэ те? Микропластик. 2025 онд Нью Мексикийн их сургуулийн эрдэмтэд хүний тархины эдийг шинжилж байхдаа маш сонирхолтой зүйлийг илрүүлжээ. Тархинаас микропластик олдсон тэр ч байтугай элэг бөөр зэрэг бус эрхтнүүд рүү өндөр хэмжээгээр тархсан нь илэрсэн байна. Митью Кемпманы ахалсан баг. Зарим нь 200 нанометрийн хэмжээтэй эдгээр бичил хувцруудын хэмжүүр тогтмол өсөж, сүүлийн 8 жилд концентрац нь ойролцоогоор 50% хүртэл нэмэгдсэн гэж мэдээлсэн. Тэрээр мөн сэтгцийн дороотолтой буюу дементиатай зарим хүмүүсийн тархинд 10 дахин их микропластик хоримтлагдсан байсан тохиолдлыг онцолжээ. Гэтэ микропластик нь дементиаг үүсгэж байна гэсэн үг биш. Магадгүй гэмтсэн тархинд пластикийг илүү ихээр хоримтлуулдаг байж болох. Эсвэл дементиаг үүсгэхэд нь түлхэц болдог байж болох юм. Харин пластик тархинд яаж хүрдэг вэ? Энэ хүнсний бүтээгдэхүүн эсвэл усаар дамжин орж ирдэг байх магадлал өндөр. Жишээ нь хувцраар бохирдсон тижэл идсэн мал эсвэл хувцар агуулгацсан усаар улссан талбайгаас ногоо идэх болж. Аргентины Сан Фернандо хотод барилгын ажилчид шинэ усны систем суулгахаар ухаж байхдаа нэгэн авсыг олжээ. Авсны дотор хүний гавал байсан ч ердийн гавал байсангүй. Маш итгэет хэлбэртэй. Бараг л хар гаргих шиг байсан бөгөөд мэрэгчлүүд хүртэл хараад дотор эвгүрхэм хэмжээнд хачингаж хүлээн зөвшөөрсөн. Гавлын ясыг мужи антропологийн хэлтс шилжүүлэхээр авч явсан. Шинжээчд гавал бодис гэдгийг баталсан ч яагаад ийм хэлбэртэй болсон талаар одоогоор тайлбар хэлж чадаагүй. Нэг том таамаг гэвэл хиймлэр гавлын ясны хэлбэрийг өөрчилдөг эртний уламжлалтай холбоотой. Энэ нь нялх хүүхдийн толгойн яс зөөлөн байх үед модон хавтангаар эсвэл чанга бололтоор толгойг нь бод зориуд хэлбэржүүлдэг байсан арга юм. Сонсоход харгас мэт. Гэхдээ мянган жилийн өмнөд Африкт түгээмэл байсан. Манай эртний 3-аас 12 дугаар зууны хооронд оршин тогтнож байсан нутгийн соёлууд үүнийг гэр бүлийн нийгмийн байр суурийг илтгэх, эсвэл хүүхдэд тусгай соёлын тухай сүнслэг ач холбогдол олох арга гэж үздэг байв. Зомби вирус. 2025 онд уур амьсгалын өөрчлөлтийн талаархаараа зөвхөн агаарын хит талдаас болгоомжлохоос цаашилж өөр зүйлүүдэд хүчтэйгээр нөлөөлж эхэлжээ. Энэ жилийн 9-р сард гарсан дэлхийн уур амьсгалын шинжилсэн тайланд температур өссөөр байгааг тэмдэглэсэн байна. Улмаар удирдагчид Парисын гэрээнд амласан 1.5 градус улсын хязгаарыг бараг тулж очиод буугаа харуулсан юм. Энэ гэрээ бол 2015 онд дэлхийн ихэнх улс дулаарлалтыг удаашруулах зорилгоор байгуулсан олон улсын хилцээр билээ. Гэвч тайланд бүх зүйл хүссэн шиг яваагүй харуулсан. Нүүрс зөрөгчийн бохирдол үргэлжлэн нэмэгдэж, далайн түвшин өмнөхөөсөө хурдтай өсөж, Аз зэрэг бүхий нутгууд дэлхийн дунджаас даруй 2 дахин хурдан халж байна. Гэхдээ жинхэнэ асуудал нь хайлж буй газраас гарч ирж буй зүйлс юм. Нүүбийн 7 дугаар сарын тайланд мөсөн гол болон мөнх цэвдгүү тайлж, хэдэн 10 мянган жилийн турш нар үзээгүй эртний бичил битүүд тархаж эхлэх болсныг баталжээ. Мөнх цэвдэг гэдэг нь мөсдөлгийн үеэс хойш битүү хөлтүү байсан хуучин бактери вирусыг яг хөргөчөнд хийсэн мэт хадгалж ирсэн хөрс юм. Хамгийн гол нь мөс биднийг тэднээс хол тусгаарласаар ирсэн. Харин одоо хайлалт нэмэгдгийн ирээр энэ бүх зүйл ил болж эхэлж байна. Судлаачид аль хэдийн зомби вирус хэмээн нэрлэгдэх болсон эдгээр эртний вирусуудын заримыг нь лабораторийн аргаар сэргээж чадсан. Хүнийг халдварлуулдаг вирус донд эртний салхин цэцэгтэй төстэй вирус, герпесийн төрөл илэрсэн байна. Энэ Greenpeace зэрэг байгууллагууд зомби вирусоос үүдэлтэй шинэ цар тахлын эрсдлийн талаар нэн даруй санаа зовоход хүргэжээ. Хиймэл оюун ухаан. 2025 онд эрдэмтэд хиймэл оюун ухаан болон синтетик биологийн хослолоор дэлхийг аврах ёстой байсан ч технологи нь харин эсэргээрээ хамгийн аюултай зэвсэг болж хувирч магадгүйг ойлгож эхэлсэн. Анхны санаа нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинэ юм гаргаж авах, илүү сайн түлс зохион бүтээх, бохирдлыг цэвэрлэхэд туслана гэж байсан. Гэвч AI үүний эсрэг зүйлсийг яг адилхан чадварлагаар хийж чадна. Ийм бүтээх амархан болсон шиг вирус бүтээгч амархан болж байна. Судлаачид үүнийг хос хэрэглээний мухардал гэж нэрлэсэн. Учир нь хиймэл оюун ухаан биологийн системүүдийг бий болгох, сайжруулах тал дээр туйлын хүчрхэг болж вакцин бүтээх, бас вирус бүтээх хоёрын хооронд ёс суртахууны ялгааг мэдэхгүй. Энэ жил Nature сэтгүүлд нийтлэгдснээр нэгэн судалгаанд хиймэл оюун ухааны програмууд шинэ уураг болон генетикийн кодыг хүнээс хавьгүй хурдан зохион бүтээж чаддаг болчихсон гэдгийг анхааруулжээ. Өмнө нь ийм зүйл хийхэд аврах том лаборатори, мэрэгчлэтнүүдийн баг хэрэгтэй байдаг байсан. Харин одоо боломжийн хүчин чадалтай компьютер, тохирох програмтай хинч болов онлын хувьд маш аюултай зүйл бүтээж мэдхээр боллоо. Үүн дээр нэмээд өөр нэг асуудал бий. Хинч хиймэл оюун ухааны хөгжлийн хурдтай зэрэгцэж чадахгүй. Үүнийг хяндаг байгууллагууд ч өөрсдөө аль хэдийн хоцорч эхэлсэн. Зарим AI хэрэгслүүд бүр хуурамч биологийн өгөгдөл үүсгэж чаддаг болсон тул
Хэн нь жинхэнэ судалгаа хийж байна. Хэн ямар нэгэн зүйл нууж байна гэдгийг ялах гээд улам бүр хэцүү болжээ. Харин бидний ирээдүй Терминатор кино шиг болохыг хэн ч үгүйсэхгүй байна. Шинэ экосистем. Энэ жилийн эхээр геохимич Мингрен Орос ба Аляскийн хооронд шумбагч хөлгөж жолоодж явахдаа анх төлөвснөөрөө дээшээ гарах ёстой байв. Харин түүнд 30 орчим минутын шумбалтын хугацаа үлдээд байсан учраас өөр тишээ хазааж явжээ. Харин энэ шийдвэр нь хинээс төсөөлөөгүй зүйлсийг авчирсан юм. Далайн гүнд 9100 метрийн гүнд түнэр харанхуй дундаас урд өмнө огт харж байгаагүй амьтдыг олжээ. Түүний олсон зүйл бол гэрэл огт хүрч байгаагүй газар амьдардаг гайхалтай амьтад. Хясаа, нарийн туудсан хорхоонууд байв. Тэд нарны гэрэлт бус. Харин далайн оролоос метанаар ажилдаг бүхэл бүтэн экосистем байв. Эдгээр амьтад бактериэр тулгуурлан оршдог. Бактери нь метан, ус төрөгчийн сульфид зэрэг хийнүүдийг энерги болгон хувиргадаг. Nature-ын 7 дугаар сарын 30-нд нийтлэгдсэн судалгаагаар эдгээр бичил биетүүд нүүрс төрөгчийн давхар эслээс өөрийнхөө органик хоол хүнсийг бүтээж чаддаг болохыг тогтоожээ. Бас тэд асар их хэмжээний нүүрс төрөгчийг барьж дахин боловсруулж чаддаг байж магадгүйг олж илрүүлсэн. Энэ бол бидний олсон нарны гэрлээс бус зөвхөн хими бодисоор амьдардаг хамгийн гүн далайн экосистем юм. Дундад зууны баатар. Өнгөрсөн 7 сард Польшийн нэгэн хотод барилгын ажилчид хуучин заримны дэлгүүрийн доорх газрыг ухаж байхдаа хоолой хог хаягдл болохоос илүү айхтар зүйлтэй таарсан байна. Тэр нь дундад зууны нэгэн баатрын болж байлаа. Тэр дэлгүүр хэдэн 10 жилийн туршид байсан ч доор нь бүхэл бүтэн оршуулгын газар бий гэдгийг хэн ч гадарлаагүй. Археологчдыг дуутахад тэд баатрын цогцыг олсон бөгөөд түүний төмөр хуйг дуулганы зарим хэсэг нь бүтэн хിവэрэ байв. Түүний чулуун хөшөөнд бамбаа барьсан баатрын сэлбэр байсан ч гэр бүлийн сүлд нийлэгдэж бараг танигдахааргүй болсон тул энэ нэр яг хэн байсан нь одоогоор тодорхойгүй хэвээр. Тэд үүнтэй зэрэгцэн тэр бүсээс 200-аас илүү болж мөн энд нэгэн цагт байсан модон сүмийн үлдэгдлийг олжээ. Харин одоо бүх олдуруудыг археологийн музейд авчирч хадгалж байгаа ч хуйгалсан нууцлагэр хэн байсныг тогтоож чадаагүй хэвээр байна. Үнс. 8 дугаар сард нэрээ нутсан нэгэн хүн Невадагийн Searchlight хотын гадна цөлөөр явж байхдаа элс дагуу тараагдсан олон жижиг үнсний овоолготой таарчээ. Дөхөд очиход эдгээр нь хүний чандар болохыг нь ойлгосон байна. Яг хотын гадна шорон замын дэргэд 70 орчим шатаасан яс үнсэн овоолго байв. Тэр хүн зураг авч мэдээллийн байгууллагуудад илгээсэн бас цагдаад мэдгдсэн байна. Невадагийн газрын менежментийн товчоо эдгээр үнс хүнээс гаралтай болохыг нь баталсан. Тэд одоо эдгээр үнс хаанаас хинээс ирснийг нь тогтоохыг оролдож байгаа. Ийм их хэмжээний чандар ил задгаа асгах нь хэд хэдэн хуулийг зөрчих эрсдэлтэй байдаг. Ялангуяа үүний цаана бизнес үйл ажиллагаа байвал бүрч ноцтой. Үүнээс хэдэн 7 хоногийн өмнө Лас Вегасын нэгэн оршуулгын газар шалгалтын явцад хэдэн сарын турш хадгалсан, ялзарч эхэлсэн цогцсуудад илэрч хаагдсан. Нэг цогц бүр бараг бүтэн жил хадгалагдсан байв. Харин Searchlight нь Вегасаас ердөө 1 цагийн зайтай байдаг. Тэгээд ойролцоо хугацаанд Колорадо дахь нэгэн оршуулгын газар нууц хадганы ард 20 муудсан цогцос нууж гэр бүлүүдэд хуурам чандар өгч байсан нь илэрсэн. Хэн нэгэн Колорадогоос Невада руу цогцыг авчирч хатаасан байж болох уу? Одоогийн байдлаар энэ нууц салхитаагүй хэвээр байна. Цахим гэмтэрэг. 2025 онд дижитал ертөнцийн ямар аимшигтай эмзэг болохыг бид нар ойлгосон. Энэ оны эхээр бизнесүүдэд зээл шалгах болон төлбөр боловсруулахад тусалдаг Verosource нэртэй компанид халдлага болж 4 сая орчим хүний нэр, хаяг, төрсөн огноо, нийгмийн даатгалын дугааруудыг хакертан хулгайлжээ. Хэдэн сарын дараа мэдээллийн том компани болох TransUnion 3 дахь талын аппликейшны алдаанаас болж дахиад 4 сая хүний мэдээллийг эрсдэлд оруулсан. Ихэвчлэн асуудал нь том компаниудад өөрсдөд нь биш, харин тэд найдаж буй жижиг үйлчилгээ үзүүлэгч нарт байдаг. Жишээ нь хакерууд Qantas нислэгийн компанид тэдний ашигладаг Salesforce үйлчилгээний шугамар дамжин нэвтэрч 5.7 сая үйлчлүүлэгчдийн мэдээллийг хулгайлжээ. Discord болон Workday ч муу ижил асуудлуудтай тулгарсан. Үүндээ компани бүр өөр компанид ажлынхаа нэг хэсгийг даатгах болсонд хакеруудын хувьд том боломж нээгдэж байгаа гэсэн үг. Зарим халдлагууд нь бүр илүү ноцтой байсан. Williams and Connolly хуулийн фирмэнд болсон халдлагыг үндэсний аюулгүйн байдлын төвшөнд авч үзэж FBI хүртэл оролцсон. Учир нь гадаадын хакерууд оролцсон байх магадaltaй байв. Хувийн хууль эрх зүйн мэдээлэл, компани нууц, үндэсний тагнуул бүгд эрсдэлд орсоор байна. 2025 оны 4-р сард Темплийн их сургуулийн барилгын ажилчид газар ухаж байхдаа хүний яс болон хуучны авсыг олжээ. Энэ талбай нь 1837 онд нээгдсэн. Нэгэн цагт 28,000 орчим цогц оршуулгадж байсан хуучны дурсгалын оршуулгын газрын дээр байрладаг. 1950-ад онд их сургууль өргөжих үед эдгээр булчнуудын ихэнх нь сүйдэж байр нь өөрчлөгдөжээ. Толгойн чулуунуудыг
Дилавр голын дагуу аваачиж хайсан бөгөөд зөвхөн цөөн хэдэн гэр бүлд л мэдэгдсэн байна. Харин одоо цагт хэдэн 10 жилийн дараа темпл сургуулийн үлдэгдэлтэй дахин таарсан. Барилгын ажлыг даруй зогсоож, археологчид, цагдаа нар, задлан шинжилгээний эмч нарыг дууджээ. Сүмийн удирдлага бүх зүйлд хүндэтгэлтэй хандахын тулд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг бүтэн дагсан гэж мэдгдсэн. Гэсэн ч түүхчдийн хэлснээр энэ яг үндэ тийм амар гайхмар зүйл биш. Сүмийн түүхийн профессор Сет мөн ийм оршуулга олдож байна анхны тохиолдол биш. Уг оршуулгын газар анх хотын ногоон бус байсан. Харин их сургууль уг газрыг арчилгаа муутай орхигдсон гэж зарлан машины зогсоолыг тэлэх гол хаалганы орцыг авах шалтгаан болсон байна. Харин энэ оны 3 дугаар сард Филипп Морфин хэмээхэр Юта мужийн West Valley хотод загасжилж байхдаа усны захад нэгэн сонин зүйлийг олж харсан. Эхэндээ тэр шаварт хагас шигдсэн амьтны гавлын яс гэж бодож байсан. Тэр загасны саваагаараа түлхэж эргүүлэхэд хоёр нүхтэй шүттэй буюу хүний гавл байв. Үнэхээр эвгүй байсан гэж тэр сэтгүүлчдэд яджээ. Тэр загасжилж байсан газар бол аж үйлдвэрийн бүсийн хажууд учраа хүний цогц олдох газар огт биш. Цагдаа нар орой 7 цагийн үед ирж яснууд үнэхээр хүнийх болох өндөр магадaltaй гэж баталсан. West Valley хотын цагдаагийн газрын Роксон хэлэхдээ задлан шинжилгээний эмчийг ирж үлдэгдлийг нь авахыг хүссэн байна. Тэр мөн ойролцоо өөр яснууд олдсон бөгөөд зарим нь усанд хагас живсэн байдалтай байсан. Одоогоор эдгээр үлдэгдэл хинт хамаархан тодорхойгүй байна. Мөрдөгчөд хуучны хүнс сургаггүй алга болсон тохиолдлуудын мэдээллийг шалгаж байгаа ч цагдаагийнхны мэдээлснээр тухайн бүс нутаг шийтэгдээгүй хүн амныг хэрэг байхгүй. Бид яснууд дээр шинжилгээ хийж үлдэгдлийг нь хэнийх болохыг нь тогтоохыг хүлээж байна гэжээ.